Намун энэ бүхнийг ярьж дуусаад өрөөний нэг болон руу таг ширтсээр сууна. Энхүүш охины харж буй зүг рүү аажуухан эргэж харлаа. Тэр болонд ганц хөргөгчл байхажээ. Энхүүш эргэж Намун руу хараад Намуна одоо тайвширтаа. Чи өглөө нойрмог байсан. Тэгээд л хотлоо харсан байх. Гэхдээ зэрэгцээд Намун үгийг нь таслаж "Үгүй, худлаа биш" хэмээн чангаар хашгирав. Энхүүш дахин үг дуугарсангүй. Охиныг өрөвдсөн харцаар ширтэж чимээгүй суусаар. Намун ганц энэ биш ээ. Би зөндөө харсан. Би мэдээд байна гэж зөөлөн хэлмэгцээ чимээгүйхэн мэгшив. Энхүүш энэ удаад яахаа мэдэхгүй сандарчээ. Тэрээр хэлэх үгэж эвлүүлж ядан хэсэг байснаа. За ойлголоо доо. Би чамд итгэж байна. Битгий. Одоо тайвширчихцаа. Гисээр босч жижиг шилэн аяганд хүйтэн ус дүүргэлээ. Өвлийн богино өдөр зурс хийгшгэл өнгөрч үдшийн бүрий их хотыг нөмөрчээ. Өдөрхөн Намун охины сууж байсан орцны үүдэнд өнгө зүс муутайхан суудлын хар тэрэг ирж огцомхон торомслов. Машинаас нэлийн сохтуу 40 орчим насны махлаг шар эмэгтэй бууж ирсэн нь цэцэг гэх нэгэн ажээ. Тэрээр хөл дээрээ тогтож ядан гуйвсаар машины урдуур тойрч жолооч талын цонхонд хүрэв. Тэгснээ машины онгорхой цонхоор шагааж гарын алгаа үнсэж тэр бүхэндээ даллаад "За, маргааш уулзъя хараа. Чи алга болчихвоо. Эртэрж аваарай" гэж учир зүггүй айлг үтлээ. Ингэж хэлмэгцээ цэцэг өнөөх жолооч ирээс хариуч хүлээлгүй орцны зүг гуйвж давсаар алхав. Суудлын хар тэрэгч мөн хөдөллөө. Цэцэг тентэр тунтар гიშгэлсээр орцны үүдэнд их сандалд сууж гар цүнхээ хэсэг ухаж аниргүй болов. Цэцэг тийм байсаар хайсан зүйлээ олжээ. Тэр нь цэнхэр хайрцагтай нарийн янжуур байж таарав. Цэцэг янжуураас нэгийг асааж утааг нь шунаглан сороод гар утсаа гарган хэн нэгэн рүү залгана. Утас дуудсаар авсангүй. Тэр янзгүй царай гаргаж дахин залгав. Энэ удаад дуудлагыг авчээ. Цэцгийн нүүрэнд хоромхон зуурт хөлчөө мишэл тодорч "Хайраа, яагаад утсаа авахгүй байгаа юм бэ? Хаана байгаа?" гэд утсаа хэсэг чагнав. Тэгснээ "Жаахан уусан ус. Гэхдээ зүгээрээ чи хүрээд ирэлдэ. За, сүртэй штий. Юу гэнэ? Байна уу? Байна уу?" Гисээр утсаа доош буулгав. Дуудлага тасарчээ. Цэцэг их л ууртаагаар амандаа өглөнө. "Оо моновч. Над дээр ирэхгүй байхыг чинь харнаа. Яста гайгүй байлгүй." Тэр ийм хэлмэгцээ тамхины ишээ газарт шидчихэд говьж дайвсаар босч орцны хаалгаар орлоо. Орцны хуучин төмөр хаалга хачин муухай чахарсаар тасхийн хаагдав. Энхүүш Намун хоёр жижиг өрөөндөө байцгаана. Энхүүш утсаараа тоглоод ухаангүй суух бол Намун хичээлээ хийх ажээ. Өрөөнд ханын цагны цохилохоос өөр октийн аниргүй байв. Тийм байтал гэрийн хаалгыг хүчтэй балбах чимээ гарч охин хүү хоёр давхин бие биенээдээ харлаа.
тэдний харц нэн төгшүртэй болох ажээ. Энхүүш уг дуугүй л ухасхийн босоод хаалга онгойлох хор явав. Харин номон охин балаа ширээнд тавиад төгшүртэй царайлсаар энхүүшийн араас чимээ чагнаж сууна. Хаалга онгоож гаднаас цэцгийн орж ирэх энхүүштэй ярилцах дун бүдэгхэн сонсдоно. Өө ээжээ. Та ахаад уучихсан юм уу? Хараач тий. Ээж нь үсэ. Намун байгаа юу? За болилтой ээж. Орж онт. Алив. Эх хүү хоёр ийн ярилцсаар том өрөөрөө орохыг сонсоод номон охин уртаар санаалдлаа. Удаж төдсөн чгүй энхүүш их л ургуур царайтай орж ирээд өнөөхөл байрандаа сууж үг дуугүй гар утсаа бариад авах нь тэр. Номон энхүүшийг харж чимээгүй суусаар байх нь үг хүлээх мэт ажээ. Энхүүш тэгэхэд нь утсаа оролцсон хэвээр яанда энэ амьдрал юу ч болоод байгаа гэж шүүр салдан шивнэлээ. Эл үгийг сонссон номооны царай нэн гунигтай байх ажээ. Тэрээр одоо бас аав согтуу хүрээд ирэх үед битгийл ирээсэ гэж энхүүшээс ч зөөлнөр тэр хүндээ шивнэв. Хоёр ор ганц ширээнээс өр хогшилгүй хүү охин хоёрын жижигхэн өрөө цаанаал нэг зэврэн дэндүү хуйтан байх мэт ажээ. Цагийн зүү чаг хийн цохилсоор шүн дундыг заав. Хөшгийг нь хаагаагүй цонхоор сарны бүгдгэр туяа тониа муутайхан суумын. Жижигхэн өрөөний хоёр талын орон дээр номон энхүүш хоёр тайван унтаж тэнд охтын аниргүй ноёлох аж. Гэтэл энхүүшийн хүнжил аажуухан доошилсоор хөлнийхөө орчимд ирээд тогтчихон тэр. Нойрондоо дийлдээд сэр чадаагүй хүү. Гар сунгаж хөнжлөө дээш татсаар өөрийгөө бүтэн хуч хатгав. Хэдэн хором өнгөрсний хойно хөнжил ямар нэг их хүчээр хуу татагдаж газар тунчхан тэрэ. Энхүүш угсхийн өндив. Тэр гайхсаар шалан дээр хэвдэх хөнжлөө харна. Тэгснээ унтаж буй номон өд бас харлаа. Охин тайван унтах ажээ. Энхүүш орноосоо босов. Тэрээр хөнжлөө авахаар тонгойхдоо өөрийнхөө ард хэн нэгний нүцгэн хөл байхыг олж харлаа. Хүү ухсхийн өндийгөд эргэж харав. Саяхан нам өгөн унтаж байсан номон өөдөөс нь хараад хачин эвгүй инээгээд зогсож байх нь тэр. Хүү маш ихээр зочсон ч биеэ хүчлэн бариад хүндэж байгаа ичээ. Юугаа хийгээд байгаа юм бэ? Унтал да гэж уцаартайгаар хэллээ. Гэвч номон инээсэн хэвээр ганцын төдийч аваа гаргахгүй зогсоно. Энхүүш бүүрч уцаарлаж одоо унт зүүдлээд байгаа мó гэсээр охины ханцуунаас атгаад орлоо нэргэв. Тэгснээ юу юугүй л хамаг цусаа юулсан мэт царайн цонхыгоод тэр дороо нам хөшгөн тэр. Номооны хорон тэр номон тайван гихч нь унтаж байх ажээ. Энэ удаад энхүүш айхын ихээр айлаа. Түүний амьсгаа дээрдэж нүд нь аягандаа тогтохгүй гүйн. Юу болоод байгаа юм бэ? Номон унтаж байна. Тэгвэл би хэнийг гэж бодсон хүү чичирсээр эргэж харлаа. Тэнд хэнч байсангүй.
Энэхүү шиг хэсэг зогсоод сая л нэг ухаан орсон мэт огл хариж орон дээрээ гарлаа. Тэр өөдрөө нэг унтаж байгаа номон руу нэг харсаар хүнжлөөрөө өөрийгөө ороож болон тийш шигдэв. Энэ үед нөгөө өрөөнөөс цэцгээгийн чангаар хөхрөх дуу сонсогдож эхлэв. Гэсэн чи энэхүүш яагаа мэдэхгүй бүлтэлсэн суусаар. Энэхүүшээ миний хүү хүрээд ирдээ. Ээжийнх нь ам цангаад байна. Энэхүүшээ гэх ээжийнх нь дуу том өрөөнөөс тодхон сонстон. Энэхүүшээ итгэл муутаагаар орносоо босов. Тэр гитэх мэд зөөлөн гიშгэлсээр өрөөнөөсөө гарлаа. Цааш нарийн хонглоор үргэлжлүүлж алхав.